Сайн мэцхан уу, Намасте йогийн 200 цагийн багшийн курсаа уяатай ханцран байна. Хамгийн анх Намастед явах болсон шалтгаан гэх юм бол би 3-4 жилийн өмнө маш удаан цагаар суудаг оюутан багтаа нурууны нэг доод үеэр айгүй хөвчтөө нэг хамгийн доотлын үе болох ээлд 8-ын тийм өвчлөлтөө буюу нурууны суулттай байсан. Тэгээд йог хийх юм зөвлөмж өгөөд чехэд сурдаг байхдаа йогод анх явж эхэлсэн. Тэгээд өөрийнхөө хэл дээр үзээгүйсэн болохоор бас жоохон дутуу байлгацсан маш муу техниктэй бас хийдэг байсан болоо гэж боддتي. Тэгээд Монголд ирснээсээ хойш бас йогийн курсуудыг судлаад ер нь анх яагаад Намастед явах болсон бэ гэхээр зэрэг йогийг улам үндэстэй тэгээд зөв техниктэй сайн хийж сурах нь ер нь хэрэгтэй юм байна гэд. Тэгээд олон йогийн курсуудыг судалж байгаа Намастег бас сонгосон ба. Намастег сонгосон бас хэд хэдэн шалтгаан байдаг. Нэгдүгээр гэх юм бол бас дэлхийн ер нь ямар ч улсад очиод Виняса йога сурах гэж бодох юм бол ижлэхэн яг тийм стандартын дагуу хөтөлбөрөөр заадаг. Тэгээд Намастед хичээл заадаг даваа багш Нивка багш 2 маань болохоор зэрэг маш олон жил багшлсан туршлагатай. Тэгээд бүх асана йогийн бясалгал зэрэг ямар нэгэн зөв техниктэй улс суурьтай үндэстэй бас бүр түүхээс нь хэл заадаг учраас маш их сонирхолтой санагдсан маа. За тэгээд анх ерөөсөө йог юу гэж боддог гэсэн мэт гэхээр зүгээр л нэг йогийн позууд хөдөлгөөнүүд тэрнийг нэг л хийх йог гэж ойлгодог гэсэн. Тэгээд Намастед анх орж ирснээсээ хойш тэр үедээ болохоор зөвхөн йогийн позуудыг йог гэж ойлгодог гэсэн бол ороод одоо бараг төгсөх юунд төгсөж байгаа. Энэ хүртлээр юу гэж боддог болсон мэт йог гэдэг чинь ерөөсөө хуу хөний сахлаг бат ёс зүйд нийгэмд одоо бас ёс зүйтэй байх, сахлаг баттай байх. За үүнийхээ хажуугаар амьсгалаараа дамжуулаад тийм ээ. Энэ бүх нийгмийн стресс бухимдлаас одоо өөрийгөө нэг сэтгэл санаагаа чөлөөлөх, сэтгэл санаагаа доктортой байлгах. За тэгээд дээр нь сэтгэлийн болон одоо биеийн эрүүл саруул байдлыг маш чухалчилсан ийм одоо цогц шинжлэх ухаанч юу гэжлмээр яг одоо яг түүхээс аваад үзэх юм бол яг ерөөсөө сэтгэлийн савлгааг намжаах одоо тийм арга техник гэж байгаа юм л да. Тэгэхээр зэрэг түүнтэйгээ зэрэгцээ сэтгэл санаа болон бие бэлтэр гээд аль альтай цогц зэмлэгтэй болоод дээр нь болохоор зэрэг зөвхөн өөрийгөө гэлтгүү бас анхан шатнаас ахуулаад гүнзгий шатны бүх одоо йог сурах сонирхолтой хүмүүст хүний биеийн анатом түүний онцлогтон тохируулаад хэрхэн йогыг заах вэ гэсэн юм цогц мэдлэгийг ер нь бол олж авахар суралцж байгаа. Тэгтээ зөвхөн йогийн багш болох хүмүүсээс йогд суралцах шаардлагагүй зөвхөн одоо йогийг зөв хийж сурах тийм ээ арга техникээр нарийн суралцъя, завл үнсээс нь хэл суралцъя. Тодорхой хэмжээний эрүүл мэндийн асуудалтай бол түүнийгээ бас баг дээр нь ч юм уу тийм ээ сэтгэл санаа болон бие бэлтрийн хувьд эрүүлжий гэсэн бас зорилготой тийм хүмүүс асуулцах боломжтой юм болов уу гэж харж байгаа. Миний ч гэсэн анхны зорилго бол тийм байсан. Одоо удахгүй бас Намастед йогийнхаа багшийн курсыг төгсөөд цаашаа бас йогыг сурах үргэлжлүүлэн сурах тийм гүнзгий одоо аянд бас орж байгаа гэж бодож байгаа. Тэгээ эхний буюу хамгийн суур ерөнхий мэдлэг олгох. За тэгээд хүний бие физиолог анатом зориулж хэрхэн йог сурах талаар хамгийн анхлан зааж байгаа үндсийг болохоор Намастед тавьж байгаа болов уу гэж би ойлгож байгаа. За бас нэг яг Намастед явах шалтгаан гэх юм бол би 1-5 дахь удаа ажилттай байдаг full time. Тэгээд Намастед йог харин яг йогийн курсуудыг судалж байхдаа викендийн анги гарч ирсэн байсан учраас тэр бас маш их таалагдаад викендэр явсан байгаа. Тэгээд викендэр одоо бараг 2 сар орчим явж байна. Одоо төгсөж байгаа. За Намастед йогийн багш нартаа, Нивка багштай, даваа багштай маш их баярлалаа. Йогийг зөв техниктэй, уул үндэстэй түүхээс нь эхлээд бид нар зааж өгч байгаа үнэхээр баяртай. За би хамт суралцж байгаа нийт ангийнхаа оюутнуудаа ч гэсэн баярлалаа.